Энэ тойргийн урт нь 20 π, уг номын урт нь 18,221 π. Энэ номын төв үнцгийн градусын хэмжээ хэд вэ? Тэгэхээр тэд энэ үнцгийн хэмжээг асууж байна. Энэ бол тэдний хийлж буй 18,221 π урттай ном байна. Тэд энэ номд харгалзах төв үнцгийг олохыг хүсэж байгаа. Энд байгаа төв үнцэг. Энэ номын уртыг тойргийн уртад харьцуулсан харьцааг эргэн санацгаая. Энд бичиж. Энэ номын урт буюу 18,221 π-г тойргийн урт болох 20 π-д харьцуулсан харьцаа нь энэ төв үнцгийг төөтөө гэж нэрлэвэл хэрвээ бид тойргийг бүтэн тойрсон гэж үзвэл төөтөөг 360 градусд харьцуулсан харьцаатай тэнцэв. Эндээс бид төөтөөг градусын хэмжээг олж олно. Эндээс бид төөтөөгийн градусын хэмжээг олж олно. Хэрвээ бид үүнийг радианаар болохыг хүсвэл тойргийг урт 2π гэдгийг баталцах хэрэгтэй. Гэтэ бид градусын хэмжээг олох гэж байгаа тул 360 градус гэдгээр авъя. Одоо үүнийг хэлбэрчлээ. Хамгийн хялбар үйлдэл бол хоёр талыг 360 градусаар үржүүлэх юм. Үүнийг хийж үзье. Хэрвээ бид зүүн гар талыг 360 градусаар үржүүлвэл 360-ыг үржих нь 221 үржих нь π хуваах нь 18-ыг үржих нь 20 үржих нь π болно. Харин баруун гар талыг 360-аар үржүүлвэл төөтөө үлдэх болно. Одоо бид үүнийг хэлбэрчлэх хэрэгтэй. Пийг п'д хуваагаад 1 болно. 360-ыг 20-д хуваахад энэ нь 2-36 хуваахтай ижил буюу 18 болно. 18-ыг 18-д хуваагаад 1. Тэгэхээр бүгд хэлбэрчлэгдээд 221 градус. Төөтөө нь 221 градустай тэнцүү байна.